Манай эртний өмнө 500-ны үед эртний Грект урлагийн харц өөрчлөгдсөн. Өмнө урлаг бурхад хаадын тухай байв. Харин эндээс хүн өөрөө төвд орж ирсэн юм. Грекийн уран бүтээлчид хүний биеийг гоё болгохын тулд биш, ойлгохын тулд судалсан. Химжээ, харьцаа, тэнцвэр гоо сайхны дүрэн биш, оршихуйн асуулт байлаа. Энэ урлагийн бүтээл хатуу чулуу биш юм шиг хөдөлгөөнтэй амьсгалж байгаа мэт үнэхээр гайхалтай. Эртний Грекийн алдарт уран зургууд бидэнд үлдээгүй. Гэхдээ арга нь үлдсэн. Хүнийг яаж харах вэ гэдэг сэтгэлгээ үлдсэн. Ингэж урлаг бурхад руу биш, хүн рүү харж эхэлсэн юм. Ингэснээр дүрслэх урлаг анх удаа хүнийг ойлгох хэлтэй болсон. Грекчүүд урлаг соёлын асар их өвийг үлдээсэн. Харин ромчууд энэ сэтгэлгээг яаж үргэлжлүүлсэн бол түүх цааш үргэлжилнэ.